Moms Room podcast ээжүүдийн сэтгэлээ нээх өрөөнд тавтай морил. За сайн байцгаана уу? Ингээд та нартай шинэ дугаараа хүргэх гэж байна. За манай өнөөдрийн подкастын зочноор манай сэтгэл зүйн төв дээр дадлага хийж байгаа. Сэтгэл зүйч туулагч маань оролцож байна. За сайн байна уу? За сайн байна уу? Подкастт оролцож байгаад баярлалаа. За тэгээд хамгийн ихний асуулт маань ер нь бол туулагч маань өөрийгөө товчхон танилцуулаад тэгээд анх ээж болсон сэтгэлээс бид нар ер нь яриагаа эхэлдэг. Тэгэхээр таны хувьд анх хэдэн настайд ээж болж исэн ер нь сэтгэл ямар байсан хэцүү болоо сайхан зүйлсүүд нь юу байсан талаараа эндээ олцооч. За намайг Бадархайн Туул гэдэг. За нөхөр 4 хүүхэдтэй хамт амьдардаг. За тэгээд анх ээж болж исэн түүх гэвэл жоо оройтож хүнтэй суусан 27 баг 28 наснд анхны хүүхдээ гаргаад тэгээд тэр үед болохоор нөгөө оройтож байсан учраас нөгөө төлөвлөж байгаад тэгээд яг юу гэдгийг яг л яг хүснээрээ жирэмслээл тэгээд энэ жил одоо та морь жилд хүүтэй болох юм бол маш сайн хүүтэй болох юм байна гэж зурхаан уншингуутай хоёлаа яаравчлахгүй морьч л өнгөрөх нь байна гэх тэгэл жирэмсэн болоод тэгээд анхны жирэмсэл дээрээ маш нөгөө удаан нөгөө ганцаараа удаан гэр бүлтэй болохыг хүсэжсэн учраас маш аз жаргалтай маш сайхан сэтгэлтэй байсан. За тэгээд 4 хүүхдийн мэдээж ээж болсон хүн тэгэхээр ингээд төрөл талганы дараа одоо эргээ ботход ер нь сэтгэл санааны хувьд арай илүү хэцүү байсан үе байсан уу? Хэрвээ байсан бол яаж одоо тэр асуудлуудыг шийдэж яаж өөртөө анхаарч ирсэн талаараа хуваалцаач. Би бол анхны төрөлтүүд дээрээ бол шууд ингээд хөнгөн байсан. Хүүхэд төрүүлнэ гэдэг надад нэг тийм хэцүү санагдаагүй. Яг үнэндээ хамгийн хүүхэд төрүүлж өсгөх үеийн хамгийн хэцүү зүйл юу байсан бэ гэхээр гэж хүмүүс ингээд нэгнээсээ асууад тэгж байгаа үед надад би жирэмсний хордлого гэж бодчихсон. Надад бол жирэмсний хордлого хамгийн хэцүү байсан. Бусд нь бол надад даваад гарч болохоор ер нь боломжийн харагдчихсгүй хүүхдээ өсгөнө гэдэг хүртэл манай хүүхд нөгөө илүү сартай 41 нийтэлтэй нөө хан төрсөн. Тэгээ бүр ингээд айгүй хунтдаг. Тэгээ том биетэй, тийм амгалан, тийм хүүхдээс өөрөө би жирэмсэн үедээ айгүй аз жаргалтайс учраас манай том маань бүр амар амгалан. Тэгээд том хүү дээрээ бол хэцүү байсан зүйл нь гэвэл нөгөө айлын ганц учраас тоглох хүн байхгүй ганцхан ээжтэйгээ тоглох гэдэг нь надад жоохон түүртэйсэн болохоос бусдаар нь их би том үү дээрээ ядарсан гэж одоогоор өөрөөсөө мэдрэмж авч байгаа юм байна. Тэгээд хоёр дахь охин дээрээ болохоор дүүтэй болоод хүүгээ дүүтэй алгасан чинь ингээ хоорондоо тоглоод ингэхээр ээж жоохон амардаг юм биш тэгээд охин бас жоохон тайван тэгээ намайг ер нь тэг чүн нойргүй хануулж байгаагүй. Тэгээд би энэ хоёрыг ээжүүд яагаад нойргүй ярьдсан бол гэж бүр гайхдаг гэсэн. За тэгсэн чинь нөгөө сүүлийн хоёр дээр чинь ингээд нас нилээ явцсан. Тэгээд 21 23 онд хоёр хүүхд ингээд дарааллаад хоёр хүү төрүүлсэн чинь тэр хоёр дээрээ нөгөө хүмүүсийг ам гарч болдгоо гэдэг шиг яста нойргууд л гэдэг чи юу ийм амир юм байдгийн байна. Шүн нөгөө хөхний сүү багтаа болохоор уугчдаг. Тэгээд эхний хоёр дээр чи хөхөөрөө хоёлоо өссөн. Сүүлийнх дээр жоохон ядарч төрсөн. Коронавиг үеэр ядарч корона туусч нэлээд хэцүү төрсөн учраас хөхний сүү багасаад ирсэн чинь уугчаар чи шүн босч уугчаа найруулж өгнө гэд. Ийм хэцүү байд юм уу? Няраа хүүхдтэй чи ийм хэцүү байдаг л үү гэд. Сүүлийн хоёр хүүхдтэрээ би нэлээд ядарсан юм байна. Өмнөх хоёр дээр ингээл хөхөн амруу нэг л унтангаа ингээ хөлж байгаа учраас ерөөсөө ядарахгүй. Тэгээд сүүлийн хоёр дээр нилээ ядарсан. Тэгээ одоо тэр нойр одоо хүртэл хангагдаагүй. Дотоо нойртай л. Одоо сүүл баг хүү маань 2 нас хүрч байгаа хэр чи нилээн том гайгүй болсон ш. Тэгсэрнэ үүрээр нэг босч өгч байгаа уйлж байгаа байхгүй. Тэгээд энэ нойр гүйдлийн асуудал хамгийн хэцүү юм байна. Дээрээс нь бас эхний хоёр хүүхэдтэй төрүүлсний дараа надад хүүхд төрүүлсний дараа тэр аминдын витаминээ ингээд уух ястай шүү гэд хүн яагаад хэлээгүй юм болоо хин нэгнээс ингээд сонссон байсан бол гэж аюу харамссан. Тэгэхээр ээжүүд төрөөл бол
нөгөө жирэмсэн үеийнхаа витаминаа үргэлжлүүлээд уух ямар чухал юм бэ? Энийг би хэн нэгэн найз их ч одоо хин бид хин нэг надад хэлчихгүй явдаг гэж жоохон тэрэн дээр харамсаж байсан. Тэгээд витамин уугаад эхлэхээр ингээд арай өөр юм байна гэдгийг мэдэрсэн. Сүүлийн 2 дээр витамин уугаад байгаа хэрнээ нойр гүйтэл ч өөрөө бүр маш их ядараад юм байна. Тэгэхээр нойр гүйтлээс үүдэлтэйгээр сэтгэл зүйн стресс, бухимдал, сэтгэл готрол руу хүртэл ордог юм байна. Тэр маш аюултай юм байна гэж бодсон. Тэгээд 3 дахь төрөлтөн дээр нөгөө би корона туссан байж байгаа. Дотоод төрөөд нөгөө корона ч нөгөө усгүй алгач тийм лээ шүү дээ. Уургийн усгүй. Жирэмсэн махад корона тусахаар тэгсэн чинь 8 сартай яж хат нөгөө ямар ч усгүй болоо. Тэгээ шууд яралтай хаалгаанд тэгээ короногийн улаан бүс дотор төрж байгаа байхгүй юу? Юуны ярамгийн 300 ортод. Тэр үед нөгөө би коронатай маш өөрийн зүрхний хэм ингээд бүр унаад 50-д 30-д мод бүр амар унаад би ч марг зүрх ингээ хаагчвал яана гэж бүр айж байгаа юм чинь. Тэр үед би нөгөө хүүхдээ асрахад маш их ядарч байсан учраас нөхөр минь автоматар манай хүүхдийг өсгөж байгаа байхгүй юу? Өсгөний яг одоо нөгөө угчаад цагаар угчаад ингээд асрах ажлыг манай нөхөр лөө шилжихтэй. Би одоо нөгөө амархгүй л ерөөсөө тийгэргүй маш хэцүү. Тэгээ хагалгаатай учраас ингээ корона туссан юм чи ханаач болохгүй. Тэгэхээр би нөгөө амар ядраа би энэ дээр хүүхдээ асарч чадахгүй нөхөр лөө шилжсэн чинь нөхөр нөгөө хэдэн өдөр нойргүй анжих шүү дээ. Тэгээд дээрээс нь өдөр нь ажиллаа хийх хэрэгтэй. Тэгээд ингээ хэдэн сар явсан чинь манай нөхөр бас сэтгэл готролд орсон шүү дээ. Нойр гэдэг чинь сэтгэл зүйтэй бүр ямар одоо шууд холбоотой юм бэ гэдгийг нөхрөөсөө харж байгаа байхгүй. Тэгээд би сүүлдээ тэгээ 3 дахь хүүхдээр нөхөр бараг тэр хүүхд маань манай нөхрийн хүүхд олон хувирсан. Тэгээд нөгөө өлсгөөрөө л ааваа гэж очдаг. Тэгээ би нөгөө амир ядруу учраас аавдар очиж гэх бүр ингэ сургацсан. Тэгээд тэгсэн чинь манай нөхөр ингээ тэр их ачаал ажил хүүхдийн ачааллаасаа болоо сэтгэл готролд ороод тэгээ би ч өөрөө ингээд ядраад айгу ууртай ийм үед манай нөхөр 50 бай. Өмнө нь 50 байдаг гэсэн чинь 50 байждаг. Зэрэгцээ хойлоо уурлаа. Тэгээ бүр балраа тэгээд ер нь бол энэ нойр гүйдэл гэдэг чинь маш аюултай байна гэж бодоо. Тэгээ би дараагийн хүүхдээс та нөхрөөр асруулаагүй шүү дээ. 4-р хүүхдээ бол өөрөө яасан угаасаа нөгөө жил дараалал ингээд ойрхон төрчихөж байгаа учраас нэг хүүхдээ авахгүй бол угаасаа амжихгүй. Тэгээд сүүлийн 2 хүүхдээ нэгээр нь хувааж авчдаг ч өсгсөн. За тийм. Тэгэхээр нөгөө төрсний дараа зөвхөн ээжүүд биш нөгөө аавуудаас хямрал явагддаг гэдэг тэрийг олыг танаа гэр бүл туулсан юм шүү дээ. Тэгээ анхны удаа бас нөгөө яг эцэг их болоход одоо сонсож байгаа ээжүүдтэй мэдээлэл болгож хэлэхэд те бас эрэгтэй хүмүүс ч гэсэндээ анхны удаа аав болж байгаа. Тэгээд нойргүй хамт хонох өдрүүд бас байдаг те. Тэгэхээр тэр хүмүүст бас ийм одоо төрсний дараах хямрал гэдэг аавуудад одоо аав болж байгаагийн те тэр хямрал бас ингээ явагддаг байгаа. Тэгэхээр нөө танд тохиолдож байгаа хямрал маань зөвхөн танд тохиолдож байгаа шиг гэр бүлийг ер нь хамардаг, шинэ хүнээ хүлээж авах амьдралын том өөрчлөлт нь бас ингэж их нөлөөлдөг байх нэ. За тэгэхээр туулагчийн маань хувьд одоо нөгөө сүүл айгуу ингээ ядарж ийн гэдэг жаашт 2 хүүхэд дээрээ те. Тэгэхээр одоо өөртөө яг ингээд анхаарах зүйлүүд юу хийж байгаа вэ? Витамин ямар ч сууж байгаа юм байна те. Өөр одоо эрүүл мэндэд яаж анхааруул зүгээр юм байна гэж та бодож байна. Тэгээд би өөрийгөө бодох тал дээр болохоор аав ээж хоёр минь нэлээ сайн хүүхдэд харж өгдөг тусалсан. Тэгэхгүй бол эн чинь ингээд юулээ наас нилээ явцсан одоо 40 хүрэх гэж штэ. Тэгэхээр наас нилээ явцсан байж хахад угсруулж 2 төрнө гэдэг чинь амар хэрц байцсан алдчихж байгаа тамирцтай дээрээс нойргүй гэдэг чинь тэгээ бүр баг энэ ачааллыг дааж чадахгүй бүр галзуурхад бэлэн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр аав ээж хоёроо шууд туслуулсан. Тэгээд өөртөө нэг жоохон хувийн цаг гаргаж эхэлсэн. Тэгсэн чинь ингээд байдлаараа өөртөө нилээн гайгүй тайвшраад ирж байгаа байхгүй. Хэрвээ ингээд ганцаараа бүгдийг авч авж байгаа ээж нэр байвал зүгээр л бүр шүтмээр санагдсан. Яг би аав ээж хоёроо тусламж байгаа учраас би энийг жоохон даван гарах жоохон хүч надад төрж байгаа байхгүй. Түүнээс бүр үнэхээр хэцүү юм байна. Энэ олон хүүхдүүд зэрэг ингээд ойрхон төрнө гэдэг чинь аюу хэцүү юм байна. Тэгээд би нөгөө яг хүүхд гэр бүл захихаас өмнө сэтгэл зүйч хүний орчуулагчийг нэг хэсэг хийсэн л дээ. Тэгээд тэр үед
хүний хөгжлийн лекцүүд ингээд сургуулиудаар явж тавьдаг. Тэгээд ингээд сэтгэл зүйн зөвлөгөө бас хувийн одоо хүмүүсийн юуны зөвлөгөө эднэр өгдөг гэсэн. Тэгээд тэр үед би анх удаага дотоод хүүхэд гэдэг зүйл байдаг юм байна. Дотоод хүүхэд нь одоо хүүхэд насны авч исэн шархнаас үүдэлтэйгээр тэр одоо дотоод хүүхэд нь гэмтчих юм бол тэр насан дээр гацчихдаг. Тэгэх юм бол би хичнээн одоо 20 нас 30 нас биеинд хүрсэн ч гэсэн сэтгэл зүрхнийхээ хувьд хүүхэд хийвэр яждаг. Тэгэхээр нөгөө хин нэгнийг хүлээн зөвшөөрөөд одоо хүлээцтэй хандаж чадахгүй ингээ яг нэг 5 настай 2 хүүхэд хоорондоо юм болоод л байгаа юм шиг эхнэр нөхөр хэрэлдэт байна гэдэг чинь 2 хүүхэд хоорондоо хэрэлдэт байгаа байхгүй. Тэгэхээр тэр дотоод хүүхдийн шархнаас үүдэлтэйгээр хүний одоо гаргаж байгаа зан характер, амьдрал шийдвэр гаргалт бүх зүйл ингээ явагдчихдаг юм байна гэдгийг тэр үед мэдсэн. Тэгээд гэр бүлийн одоо загвар гэж байгаа шүү дээ. Аав, ээж, хүүхэд. За тэгээд эмээ өвөөгийн байр суурь ингээ загвар байрандаа байж ах хэвээр. Гэтэл тэр загварууд өөрчлөгдөөд одоо гажуудчаараа тэр гэр бүл доторх үүрэграалийн тэнцвэр нь ингээд өөр газар очиж байгаа байхгүй. Одоо жишээлбэл аавгүй хүүхдээ байлаа гэхэд аав нь эрт нас жоохонд нас орчлоо гэж бодоход шууд аавын байр суурьнд хүүн очиж байгаа байхгүй. Яг гэр бүлээ хамгаалах, гэр бүлээ санхүүгээрээ тэтгэх гэдэг ч юм уу. Хар багасаа тийм мэдрэмжийг аваад өсөж байгаа. Тэгэхээр тэр гэр бүлийн үүрэграалийн тэр байршлууд нь алдагдчихаар дараа нь гэр бүл зохиоход шууд гажууд л өсөж, дараагийнх дээр автоматар гажууд л өсөж байгаа. Өөрийн гэр бүлээ зохиоход. Тэгэхээр энэ зүйлүүдийг өмнө нь ингээд багшаасаа ингээд сэтгэл зүйч хийжсэн тэр гадаад солонгос багшаасаа ийм зүйлүүдийг сонсоод мэдсэн байсан учраас манай гэр бүл дээр манай яг тэр асуудал үүсэж байгаа байхгүй юу? Манай нөхөр аав нь багаднаас орсон. Аавын нөхрийнхөө биш ээжийнхээ одоо нөхөр шиг те ингээд гэр бүлийн тэргүүн шиг үүрэг гүйцэтгэдэг. Хичээхээ аав шиг байр суурийг гүйцэтгэдэг. Тэр нь өөрийнх нь эмзэг сэдв. Нэг бас өөрийнх нь траума болчих таахгүй. Тэгэхээр гэр бүлдээ одоо нэг арай өөр болчих таа. Миний нөхөр мөртлөөсөө бас тэр тавсныг айлын тэрүүний үүрэг зэрэг гүцтгэхээр амар хачаа ихтэй. Басны айлын нөхөр шиг болоод байна тий. Басныг айлын нөхөр шиг тэгснэ миний нөхөр. Тэгэхээр ч энэ чинь энэ зүйлийг би анханасаа мэдчихэд суусан байсан учраас энэ дээрээс одоо над дээр тулгарч байгаа бас миний аав ич хоёрын бас загвар байгаа шүү дээ. Тэрэн дээр байгаа загвар над дээр ингээд илэр энэ болгоныг би судлаад өөрөө ингэж би дааж ингэж хичээсээр магаад энэ дотоод хүүхэд гэдэг зүйлийг засахаар амьдрал өөрчлөгдчих юм байна. Энэ буруу гэдгийг ухамсарлахаар хүн одоо засч болдго юм байна. Тэгвэл сэтгэл зүйн тэр дотоод асуудлаа шийдэх юм бол амьдралын гадаад үр дагаврууд ч гэсэн засагдаж болдго юм биш үү? Ямар гоё юм бэ гэд энэ сэтгэл зүйн шинжилгээ ухаанд анх тэгж дурлж исэн. Хүний амьдралыг өөрчилж болох нь шүү дээ гэж анх дурлж исэн. За тийм тэгэхээр нөгөө гэр бүлийн загвар дотоод хүүхдийн сэдв чинь бас их сонирхолтой юм байна шүү дээ. Тэгээд энэ сэдвийг сонирхож явж байгаа хавцтай туулагч маань ингээд сэтгэл зүйн залбар руу ер нь ингээд орсон юм байна те. Тэгэхээр таны хувьд одоо өөр дээрээ тий өөрийнхөө дотоод хүүхдтэй ер нь хэрхэн ажилласан бэ? Ажилласнаар одоо ямар өөрчлөлт үр дүнгууд гарсан бэ? Тэгээ би нөгөө дотоод хүүхдийн шархаа эдгэх гэд тэр солонгос багшаахаа хэлжсэн зүйлүүдийг гүнзгий судлаад өөрөө тэгээ дээрэс нь бас тэр чинь өөрөө бясалгалтай холбогдчихдаг. Айгу одоо сэтгэл зүйн шинжилгээ ухаанаар амьсгалын дасгал, төвлөрөл, төсөөлөх дасгал гэж явж байгаа ч гэсэн нөгөө сүнслэг талаасаа бясалгалтай яг адилхан холбогдчихдаг. Тэгээ дээрэс нь квант физикээр сүүлийн үед нөгөө шинжилгээ ухааны одоо бараг хүлээн зөвшөөрчдөг квант физикийг тэр чинь болохоор хүн одоо бодол санаагаараа альч одоо цаг хугацааны одоо хязгаар байхгүй. Нэг басна квант физик чинь биднэрт төсөөлөд өнгөрсөнд очиж байгаа ч гэсэн тэрийг бодит гэж үздэг байгаа байхгүй. Тэр нь болохоор сэтгэл зүйн шинжилгээ ухаанаар төсөөлөлч өөрөө тарих ялгах чаддгүй, түүнийг ялгах чаддгүй. Тэгэхээр өнгөрсөн болсон сэтгэлийн шарх авсан туул дээр очиод тэгээд хэрэгцээтэй байсан тэр сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж өгөх юм бол эдгэрэл явагддаг. Эдгэрэл явагдчих юм бол миний амьдрал дээр гараад байгаа эдгээр нөгөө сөргөөр надад амьдралд минь
нөлөөлөхүйц ингээд өсвөр үйлдэлүүд гаргаад байгаа энэ зүйлүүд минь засарчж байгаа байхгүй. Тэгэхээр би өөр дээрээ бясалгалаар нэлээ авсан тэрийг нөгөө дотоод хөвгттэй шинжилгээ ухаантай холбоод өөрийнхөө арга барилаар бясалгал хийсэн гэх юм уу. Хин нэгэн одоо багшаас чиглүүлэг авна гэхдээ өөр дээрээ болохоор өөрийнхөө аргаар хийчихдэг. Ингэж хийж болох. Инглээр ингэдэм байх гэж санаа аваад өөрөө хийчихдэг гэсэн үг байхгүй. Тэгээд ер нь өөрийнхөө арга барилаар өөр өөртөө тийг явуулсан. Тэгээд миний хувьд одоо амьдралынхаа коуч үлээ лайф коуч мууч гэж зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэр үед би өөрийгөө ингээ яг үндэ юу хийх ёстой юм болоо гэд би чи юунд дуртай би одоо яах ёстой тэрийг өөрийгөө хайж болохын тулд лайф коучийг их авч ийсэн. Тэгээ тэр хүмүүс болохоор шууд одоо байгаа нөөц дээр минь ажил явж байгаа болохоос миний сэтгэл зүйн байдал руу ордгоо юм билээ. Тэгэхээр ерөөсөө одоо инктиг гэд бодтой үйлдэлүүдийг мэн коучлал нь болохоос сэтгэл зүйн суйрлуу мэн ингээд идэгрэл явагдах зүйл хийдгүй юм байна гэдгийг ойлгоод тэгээ би яг дотоод тийм идэгрэл маань одоо дис дараа нь буруу явагдаад байна гэдгийг ойлгосон. Хүмүүс ч ингээд би өөрийгөө олмоор байна. Би нэг л буруу байна. Би ингэж амьдрах хэсгүй. Би ингээд арай өөр амьдрах хүн. Одоо нэг л буруу байна гэж гацалтанд орчоод байгаа мөртлөө тэрийг ингээд коуч хүн дээр очих нь буруу юм байна. Тэс дараалалаар явах хэрэгтэй юм. Сэтгэл зүйч дээр сэтгэл зүйн блокуудаа тайлаад сэтгэл зүгээ эмчилсэний дараа нь гадаад талын үйлдэлүүдийг хийж зөвлөгөө өгч одоо намайг ингээд чиглүүлэх тэр коуч дээр очих хэрэгтэй юм байна. Тэгсэн чи би ингээд тэс дараа нь тийм маш их хэдэн 10 саяыг зарж байгаа шүү дээ тэрэнд чи. Буруу байсан юм байна гингуудаа. Сэтгэл зүйн салбар бүр илүү одоо сонирхож ирсэн. Дээрээс нь сүнслэг тал руугаа нэлээд сайн судалсан гэсэн үг. За тэгээд одоо нөгөө бакалавраараа сураад удахгүй төгсөх гэж байгаа тий туулагч маань. Тэгэхээр одоо сурж байгаа сургуулийн талаараас жоохон хөтөлбөрийн талаар тий ямар сургуульд хэдэн жилээр ер нь бакалавр сурж ийн одоо магадгүй сэтгэл зүйчээр сурахыг сонирхож байгаа бодож байгаа бас ээжүүд сонсч ивэл бас хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Тэгээд ер нь сургалтынхаа одоо чанар нь танд ямар санагдаж байна те яг ингээд мэрэгчлэр нь сураад эхлэхээр юу сурж мэдэж авдаг вэ талаар би нэг яг жирэм бишээ дөнгөж төрцөн тэгээ хүүхэд маань 4 сартай илүү 5 сартай илүү тийм байх үедээ нэг сэтгэл маань яарад идэг бодит байдал маань намаа хүлчээд идэг тэгээд ингээд сэтгэл би хоёр ч ингээд зөрчлөөнтэй байхад маш стресс үүснэ штэ тийм учраас тухайн үед ингээд яаралтай хөдөлмөр хөдөлж чадахгүй да ингээд байжсэн чинь онлайн фэйсбүүкээр гинт онлайн сэтгэл зүйн юу гэдэг гараад ирсэн байхгүй сургалттай тийм одоо сургууль байна гэж зар гараад ирсэн. Тэгээд тэр нь ерөөсөө шууд бүртгүүлсэн. Тэгээд онлайнаар учраас би нэг няалах хөхөөл хөхтдээ дээрээс нь маш их нойрны маш өндөр ачаалттай амьдар тэгээд 4 хүүхэдтэй ингэж байгаа учраас миний хувьд бол шууд онлайн гэдгээс нь болоо шууд сонгох шалтгаан болсон. Тэгээд нийгэм сэтгэл зүйн сургуулийн онлайн хятад биш яана сэтгэл зүйчийн онлайн ангид бүртгүүлээд тэгээд сурч эхэлсэн. Тэгээд онлайнаар болвол анх хэл ерөөсөө тэр мэрэгжлийн суур үндсээс нь ахгуулаад ингэ сураад эхэлт юм байна. Тэгээ одоо энэ сүүлийн төгсөх жилийн 2 семестр бол маш гоё мэрэгжлийн юм руу орж ирж байгаа. Гоё сонирхолтой байгаа. Тэгэхээр 2 жилийн хугацаанд сураад ер нь бол төгсөж байгаа тийм. За тэгэхээр та одоо сургуулаа төгсөөд те ер нь одоо ямар чиглэлд магадгүй нөгөө дотоод хүүхэд байх те эсвэл өөр чиглэл байгаа юу? Ер нь яг ямар асуудалтай хүмүүстэй илүү их ажиллаж те туслахыг хүсэж байгаа вэ? Би бол нөгөө нэг дотоод хүүхдийн идэгрэл буюу тэр дотоод хүүхдтэй ажиллах юм бол сэтгэл зүйн одоо нөгөө эмч гэдэг шиг бүх төрлийн эмч гэдэг шиг хэрвээ үндсэн дотоод хүүхдийн шарах дээр ажиллаж сурчих юм бол тэрэн дээр идэгрэл хийж чадчих юм бол бүх салбар боломжтой гэж бодож байгаа байхгүй. Тэгээ ер нь бол бүх одоо ихнэр нөхөр байна, эмэгтэйчүүд нөхөр тэгээд жирэмсэн үеийн тэгээд ерөөсө бүх төрлийн салбар руу ороход дотоод хүүхдэд ажиллаж байгаа бүгдийн чадна гэж ойлгож байгаа. Тэгээд тэрэн дундаасаа одоо нэг салбар сонгох хэрэгтэй. Одоогийн байдлаар надад маш ойрхон санагдаж байгаа нь манай анх одоо миний дотоод хүүхд рүү чиглүүлж исэн Солонгос багш маань
имаагүй хосын зөвлөгөөний воркшоп тийм юу семинар зохион байгуулдаг. Тэр юугаа Монголд ирж хийвэл намайг орчуулагчаар нь ажиллаач гэдэг тэгээд байхгүй. Тэгэхээр нэг 3 өдрийн тэр хосуудад зориулсан тэр имаагүй хосын зөвлөгөөний воркшоп дээр одоо энэ 100 төгсөний дараа 3 өдрийн семинар хийн. Тэгээд тэрийг удаа давталттай хийх байх. Тэгэхээр тэнцэнээс нэлээд их туршлага хоригдлуулах ах гэж бодож байна. Тэгэхээр би миний одоо эмзэглэж байгаа зүйл Монголд гэр бүл саалалт маш өндөр байгаа. Тэгээ гэр бүл саалтаас үндэслэлтэй тэр гэр бүлийн загвар алдагдсанаас үүдэлтэйгээр хүүхдийн ирээдүйн одоо гэрлэлтийн сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг. Гэр бүлтэй басан ч гэсэн маш их сэтгэл ханамжгүй амьдрах эсвэл саалах эрсдэл маш өндөртөө байдаг. Тэр гэр бүлийн зөв бүтэц гэдэг маш чухал аахгүй. Тэгэхээр ерөн цаашдаа гэр бүлийн тэр эхнэр нөхрийн ойлголцол дотоод хүүхдийн тэр шархан дээр нь ажиллаж өгснөөр эхнэр нөхрийн хоорондох харилцаанд сайн одоо харилцааг үүсгэж нэг ойлгож хүлээн зөвшөөрөх тал дээр зөвлөгөө өгөх юм бол ирээдүйн маш олон хүүхдүүдийг ингээ бүтэн зөв сэтгэл зүйн зөв одоо эрүүл орчинд амьдрах бас буян болох юм болов гэсэн бодол байгаа. Тэгээд энэ удаагийн дипломын сэдэв маань ч гэсэн энтэй холбоотой. Ээж аавын хүүхдтэй харилцах харилцаа нь хүүхдийн ирээдүйн гэрлэлтийн сэтгэл ханамж болоод хосын харилцааны чанарт хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг судалгаа хийж диплом хамгаалах гэж байгаа. Тэгэхээр энийг хамгааснараа дамжуулаад ээж аавуудаас жоохон хариуцлагатай байгаасаа энэ чинь бас сэтгэл зүйн одоо боловсрал бас мэдээлэл өгч шүү дээ. Дипломынхаа сэдвээр дамжуулаад тэгэн гутаа нөгөө талаараас сэтгэл зүйчдэд өөрсдийн ингээд гэр бүлүүдтэй харилцаж байгаа сэтгэл зүйчдээ ажиллахад суур ойлголт нь бас болж өгөөсэй гэх тийм Монголд тийм судалгааг хийя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Дээрэс нь хоёр хосууд хоорондоо ингээд тэр чи ингэсэн би ингэсэн учраас гэд хоорондоо муудалцаад байгаа бол яг үндсэн шалтгаан нь бол одоо тэр байдаггүй. Аав ээжээс авсан хангалтаагүй хэрэгцээгээ ухамсархгүйгээр хань ижлээс авахыг хүсэж идэг даалт тийм хүсэл хэрэгцээ нь хангагдахгүй болохоор тэр хүмүүс ингээд хань ижилтэй сэтгэл дундуур урам хугарсан, ууралсан, гомдсон юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдээ хоёр хосууд ингээд учир шалтгаанаа ойлгочих юм бол хүлээцтэй хандж ойлгож чадах тийм байр суурин дээр очиод дээрэс нь тэр одоо бага насны тэр хэрэгцээг нь хамгийн гол нь засч болдгоороо маш гоё. Засч боломжтой нь маш гоё аахгүй. Тэгэхээр тэр гэр бүлийн харилцааг дотоод тэр хүүхэд насныхны үе рүү очиж тэр ойлголтын хангагдаагүй хэрэгцээг нь хангаснараа дамжуулаад хосын хоорондын одоо харилцааг сайжруулах боломж шүү дээ. Тэгэхээр энэ чинь маш гоё санагдчих واخгүй. Тийм. Тэгэхээр одоо нөө салалт ихсээд байгаа үед те хүмүүс маань ингээд за энэ хүнээс л болоод байгаа юм чинь энэ хүнээс салчвал би ингээд магадгүй дараа нь өөр сайн хүнтэй учрын ч юм уу те миний амьдрал зүгээр болно гэд одоо салалтаар асуудлаа шийдэх гэдэг байгаа те тэгэнгүүт ингээд та дахиад нэг хүнтэй учрангууд дахиад нөгөө нэг загвар те нөгөө хэрэгцээ хүсэл ингээ яваад идэг. Тэгэхээр нөгөө салж байгаа маань зүгээр л өнөөгийн ил байгаа те тэр нэг асуудлыг тэр хүнээс тусгаарлаж байгаа байдлыг хийж байгаа болохоос ш те таны дотоод тэр асуудлыг засч чадахгүй байгаа учраас сэтгэл зүйчтэй салах шийдвэрээ гаргахаас өмнө те магадгүй нэг уулзаад хоёр хосууд маань өөрсдийнхөө тэр хэрэгцээнүүдийг анзаараад те дотор байгаа хүүхдүүдэд эдгэж чадах юм бол магадгүй арай өөр шийдвэр гараад те тэгээд салаагүй гэр бүл төсөж байгаа хүүхдүүд маань бас илүү амар тайван зөв загварыг харж өсөх байх л да тий. Тэгэхгүй бол заримдаа бас нөгөө токсик байж салахгүй гадахаар бас хүүхдэд хорохролтой болчдөг тий. Сэтгэл зүйн хувьд бас ингээд гэмтэл үсгчдэг байгаад байгаа. За тэгэхээр таны хувьд одоо яг магадгүй яг салах талаар бодож байгаа тий. Эмэгтэй эрэгтэй ямар ч хүн байж болно. Тим хүнд юу гэж зөвлөх вэ? Ер нь салахаас өмнө бид нэр юуг бодох уу, яах уу? Гэр бүл бүр үнэхээр хортой харилцаа тэрний засагдах боломжгүй бол салсан дээр ихгүй салсан дээр. Гэтэл үүнийг засах боломж байх юм бол энийг засаад бүтэн амьдралаа сонгох нь бас илүү дээр. Гэтэл энэ арга зам нь байна уу гэвэл эхлээд сэтгэл зүйн одоо хосуудын зөвлөгөөг зөв газараа яг тэр хүн лөө яг дотоод шархлуу нь ороод эдгээрч засал хийж чадах газараа очиж зөвлөгөө юу имчилгээ засал авах хэрэгтэй. Тэгээд энэ одоо
хичээл чармаалтыг гаргаад түүний дараа чадахгүй боломжгүй ерөөсөө токсик байна гэж үзчихвэл салсан нь зөв. Тэр хүүхэд богоод тэр тухайн хос хоёрын хооронд ч гэсэн тэр нь илүү дээр гэсэн. Энэ миний одоо энэ дотоод хүүхдийн шархан дээр хосууд дээр зөвлөгөө өгдөг энэ аргыг болохоор Солонгост хэрэгжүүлэхэд одоо 100 сална гэж шийдвэр гаргацсан хосуудыг өөрсдийнх нь хүсэлтээр энэ воркшоп буюу энэ семинарт хамруулад тэгээд тэрний 3 хоногийн дараа ингээд саналыг дахиж авахад 90% нь бүтээн амьдрал авч үлднэ гэсэн тийм үр дүнг гаргасан байхгүй. Тэгэхээр энэ чинь 90% үр дүнтэй гэдэг чинь маш өндөр үр дүнтэй сэтгэл заслын арга буюу энэ ерөөсөө гэр бүлийн зөрчлийн одоо үндсэн шалтгаан гэвэл хүүхэд насны хэрэгцээгээ хангаагүй тэр одоо дутуугийн тэр зүйлээ хань ижлээсээ авах гээд байгаа тэр шалтгаанаас үүдэлтэйгэр зөрчил үүсэж байгаа. Тэгэхээр тэрийг засч болсноороо дамжуулаад одоо ингээд нэгээ ойлголцох. Тэгээ дээрэс нь хосууд хоорондоо ерөөсөө ингээд харилцаан дээр аягүй их алддаг. Дууны өнгө за тэгээд харилцаж байгаа хэлбэр тэрийг нь хүртэл тэр воркшоп дээр ингэж дасгал хийж ингээд юу яадаг. Тэр бүр аягүй нийттэй. Одоо жишээлбэл нөхөр нь ингээд юм хэлэхээр өөдөөс нөгөө ихнэр нь хэлэхүүгээ бэлдээ сууж байгаа шүү дээ. Чи намайг ингэсэн учраас надад маш сэтгэл дундуур яасан гэж хэлж байгаа. Чи өөрөө тэгсэн учраас би тэгж хэлсэн шүү дээ. Яа ингээд бэлдээ сууж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө тэр хүний үгийг тийм үү чи намайг тэгсэн учраас чиний сэтгэл дундуур маш онцгүй чамд сэтгэл төрсөн юм уу гэд үгийн давтаж хэлэх техник байдаг байхгүй. Тэрийг ингээд давтаж хэлэхээр би тэрийг ингээд нөгөө багшаа сонсчоод хэрэгжүүлж утсан байхгүй нөхөр дээрээ. Тэгсэн чинь хамгийн сайн нь би нөхрийнхөө тэр хэлж байгаа үгийг ерөөс хүлэн зөвшөөрөхгүй байгаа байхгүй дотроо. Тэгсээр нэ тэр багшийн үгийг бодоо зүгээр л би энэ харилцааны аргыг техникийг зүгээр хэрэгжилж гин гэж бодоо тэр үгийг давтаж хэлж байгаа байхгүй. Чи тийм учраас чамд муухай сэтгэл төрсэн юм байна. Миний тэр үйлдэл гээд би нэг үгийг өөртөө давтаж хэлээдсэн чинь дахин би зүгээр л автоматар хэлж байгаа ш. Тэгсэн чинь боддоор хөөх амт ямар их зовсон юм бэ гэд өөрөө ирэхгүй тэр хүний байр сууриас би автоматар ботсон байхгүй. Уг нь бол анх ол тэр техникээс өмнө бол минь надад хэлэх шалтгаанууд зөндөө байгаа сууж байгаа байхгүй. Амын тагалахад бэлэн тэр хүнийг буруутгахад бэлэн өгнүүд надад байж хахад тэр техникийг хэрэглэхэд хөөх тийм байсан юм уу гэж би шал өөр өнцгөөс тэр үгийг амнаасаа гаргасныхаа төлөө ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр ийм техникүүд гэдэг бас их чухал юм байна гэж ойлгосон. Тийм байна те. Тийм би бас нөхөртөөгөө ярьдаг яриагаа нэлээ өөрчилж үтсэн байхгүй гэсэн чинь манай нөхөр нэг удаа хүшиж чи ямар гоё сонсоод байна намайг гэ бүр тэгсэн. Тэгээд нөө ихэвчлэн битэрийн ярианд би л их ярьдаг те нөхөр ингээд сонсоол хүлээн зөвшөөрвөл ингэдэг харилцаа яриа амирх байсан юм лээ. Тэгээ би яг ер нь бол мэдрэмжийн хүлээн зөвшөөрөх чам тийм санагдсан юм байна те гэдэг үгийг айгүй хэлсэн байхгүй. Тэгсэн чинь аргагүй л дээ тийм байх нь аргагүй юм байна мэн гээл те ингээ хэлсэн чинь бүр ингээ амар ойлгогдож байгаа юм шиг мэдрэмж төрж ийна гэж нөхөр маань хэлчихсэн байхгүй. За тэгэхээр ер нь бол ийм олон арга замууд бас байна тий. Тэгээ ингээд яг салалтын дунд гэр бүлийн маргаантай харилцаан дотор байгаа хоёр хүн бие биенээ засна гэдэг бол айгүй хэцүү. Хүн яг өөрийгөө л засч чадна тий. Тэгээ өөрийгөө засахын тулд заримдаа яаж гэдгээ бид нар мэдэхгүй л байгаа байхгүй тий. Тэгэхээр та бүхэн маань мэрэгжлийн хүмүүсээ сэтгэл зүйч нараас тэр чиглүүлэлээ аваад тий арга замаа ингээд олж харах боломжтой шүү гэж хэлмээр байна. За тэгээ туулагчдээ гоё мэдээллүүд өгж ярилцсанд маш их баярлалаа. Тэгээ ярилцлага маань өндөрлөх гэж байна. Тэгээд манай сэтгэл зүйн төв дээр туулагч маань одоо удахгүй төгсөх гэж байгаа учраас ингээ үн төлбөргүй зөвлөгөө өгж байгаа. Тэгэхээр сонсож байгаа ээжүүд маань өөрийнхөө дотоод хүүхдийн шарах гэмтэлтэй тэр талаар олж мэдхийг хүсэж ивэл гэр бүлийн асуудлуудтайгаа нүүр тулаад яхаа мэдэхгүй байгаа л үнгүй зөвлөгөөг бас манай пэйж хуудасаар дамжуулаад бичүүлэх боломжтой шүү. За тэгээд туулагчдээ сүүлийн хэдэн минутын үгийг өөр нэмж хэлхийг хуваалцах хүсэж байгаа зүйл байна уу? За тэгээд Монголд ч сэтгэл зүйн шинжилгээ ухаан хөгжөөд удаагүй байгаа. Тэгээд бараг 10-20 жилээр хоцорч явж байгаа. Тийм болохоор ер нь бол хүмүүс сэтгэл зүйчд очно гэдэг бараг галзууртай хүмүүс очдог гэж ойлголттой одоо хүртэл зөндөө хүмүүс эдэм билээ. Гэтэл яг үнэндээ тэр лайф коуч, дасгалжуулагч, за юу гэдгийг тэр хүмүүс дээр очдог хүмүүс бол сэтгэл зүйчдэр очиж бас болно шүү гэж хэлмээр байна. Яг адилхан үйлчилгээ байдаг шүү гэж хэлмээр байна.
За баярлалаа. За тэг өнөөдрийн дугаарыг сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.